Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Үндэсний баялаг бол гэр бүл, гэр бүлийн баялаг бол хүүхэд төслийн хүрээнд манай эргцүүл нэвтрүүлэг хэдийнэ та бүхний танил болсон баха. Өнгөрсөн жил яг 2011 оны 11 сарын 26-нд манай анхны нэвтрүүлэг эхэлж байсан. Энэ нэвтрүүлгээр бид өвлөнхийн оюуныг бодрох төвийн гэр бүл хүүхэд судлаач зөвлөх багш нараа урьж оролцуулаад гэр бүлийн аз жаргал, гэр бүлийн үн цэнийн талаарх өөрсдийнх нь үзэл бодлыг та бүхэнд хангалттай хүргэсэн баха. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэг бидний 1 жилийн ажлыг үнэлж дүгнэх ийм нэвтрүүлэг, цоврал 4 нэвтрүүлэг болж байна гэж та бүхэн ойлгоорой. Энэ өдрөөс хойш 4 цоврал нэвтрүүлгээр бүх гэр бүл хүүхэд судлаачид, 3 үеийн судлаачид өнөөдөр оролцсон байгаа. Ирсэн зочдоо эхлээд танилцуулъя. Та бүхэн манай Төвшин төгс Гавьяат багшийг мэдж байгаах Монгол Улсын Гавьяат багш, гэрэл хөслийн ордны гэр бүлийн сэтгэл зүйн сургалт явуулдаг ийм судлаач багш байгаа. Ноона багшийг хүмүүс андахгүй 0-6 настай хүүхэд сургуулийн өмнөх боловсролоор Монголд 1 номерын мэргэжсэн багш байгаа. Тийм ээ? Хүүхэд судлаач. Ундурмаа гэр бүл судлаачийг бас мэддэг болж байгаа. Сүүлийн үед гарч ирсэн залуу гэр бүл судлаач хүн гэдгээр Улаанбаатар дээд сургуулийн гэр бүлийн техник бакалавр, магистраар төгсөж гарч ирсэн юм 1898 гэж сэтгэл зүйн зөвлөгөө хүчний сэтгэл зүйч багш байгаа. За ингээд миний баруун гар талд Думаа багш байна. Думаа багш маань өрхийн эдийн засгийн чиглэлээр мэргэжсэн. Энэ чиглэлээр одоо 40 гаруй жил улсад хөдөлмөр өргөсөн. Мөн манай зөвлөхөөр ажиллаж гэр бүлүүдийн эдийн засгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ гэдэг хичээлийг заадаг Думаа багш маань байгаа. Мөн манай Area багшийг бас хүмүүс бас хэдийнэ таньдаг болсон байхаа гэж би найдаж байгаа. Нууцын, эзотерик, даалд ухамсарын, гэр бүлийн сэтгэлийн хайрын энэ ухааныг илүүтэй төлөхөө судалдаг, энэ чиглэлээр их бичдэг, энэ чиглэлээр ярьдаг энэ судлаач багш Area байгаа. Сэтгэл судлаач багш байгаа. Мөн манай сэтгэл судлаач багш Батүлзий хүүхэд судлалаар болон байгууллагын хүний нөөцийн онцлогоо дүгнэлт хийх, байгууллагын дотоод уур амьсгалын харилцаа, ёс зүйн тал дээр нэлээд сайн мэргэжж байгаа юм залуу магистр багш байгаа. За ингээд намайг хүмүүс мэдэх байх тийм ээ. Гэр бүл хуульч, гэр бүл судлаач, хуульч, наран туяа гэж ийм хүн байгаа. Энэ чиглэлээр бас 20 гаруй жил ажиллаж байгаа. Тэгэхээр өнөөдөр бидний авч ярих асуудал бол гэр бүлийн боловсрол тийм ээ. Энэ бол өргөн хүрээтэй ярьж байгаа. Энэ дотор хүмүүжил, ёс суртахуун, ээж байх, хүслэнт аав байх, хүслэнт хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх үү, тийм ээ? Монголын ирээдүйн хөгжил газрын доорх баялаг биш, барилга байшин биш, хөрөнгө мөнгө биш. Монгол орны хөгжил гэдэг бол та бид өөрсдөө, та биднээс энэ хорвоо ертөнцид үлдэх үр хүүхдүүд маань. За ингээд төвшин төгс багшаас эхлэн дээ. Та Монгол улсын гэр бүлийн боловсрол ямар төвшөнд явна? Энэ боловсролын талаар их сайхан гэгээлэг яриа ярьчаад эцэст нь бас их унигта сэтгэхийн мэдээ байгаа. Юу гэвэл 29 мянган хүн шинээр гэр бүл болоод 13500 хүн жилийн дотор гэр бүл цуцалж байгаа. Хүүхэд амьдын хагцал үзэж байгаа. Хүүхэд үнчирж байгаа ийм асуудал. Аавтайгаа ээжтэйгээ өргө толгоосон аав ээжийн ийм эрэмдэг зэрэмдэг ийм харилцаа руу яагаад ороод байна вэ? Тэгээ ямар боловсрол дутагдаад байна? Яахаар энэ гэр бүл салахгүй? Хизээч нэг гэрээсээ хоёулаа салахгүй? Хизээч хүүхэд аав ээжтэйгээ үрд мөх амьдрдаг болох бол энэ талаар. Бид Монгол орон даяар хүслэнт нөхрийг, хүслэнт эхнэрийг, хүслэнт хүүхдийг, хүслэнт гэр бүлийг төгс төгөлдржүүлэхийн төлөөнөө ажиллаж байна. За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Тэгэхээр сүүлийн үед хүндрэлтний нийгмийн бодлогын төвд гэр бүл тавигдах боллоо. Монголчуудын хувьд бол гэр бүл гэдэг бол хизээнээс сайд тавигдж ирсэн. Бүх одоогийн нийгмийн бүх бодлого бол үндсэндээ Монгол уламжлалаар гэр бүл дээр төвлөрч явагддаг байж л дээ. Тэгэхээр гэр бүлийн боловсрол гэдэг чинь юу гэсэн үг вэ гэвэл хүн бүрийн заавал эзэмших эрдэм юм. Өөрөөр хэлбэл хичнээн инженерч хүн бай, эдийн засгч хүнч бай, гэр бүлийн боловсролыг эзэмшсэн өрх гэрийн тэргүүн, өрх гэрийн эзэгтэй байна. Түүний одоо тэр хэрэгэлдэг эрдэм нь бол өдөртмийн амьдралд нь байдаг учраас бол боловсролын хэрэглэн үндсэндээ хоол мэт одоо амин зүйл хэрэгцээд
ийм одоо зүйл болж ирсэн зүйл л дээ. Гэхдээ өнөөдөр Монголд бол хоёр соёлын иргэншил зэрэгцэн оршиж байгаа учраас нүүдлийн суурин хоёр соёлын иргэншлийн дунд гэр бүлийн боловсролыг шинэ одоо сэтгэлгээгээр авч үзэх зайлшгүй шаардлагатай болсон байна. Ийм учраас гэр бүлийн боловсролын тухай хуучин ойлголт бол бүдгэрч шин асуудлууд бол гарч ирэх болсон байна л да. Өөрөөр хэлбэл хүн бүр мэрэгжилтэн гэр бүл бүхэн бол гэр бүлийн боловсролын одоо сургалтын танхим түүнийг одоо хэрэглэгч гэж одоо үзэх хэрэгтэй болно доо. Ногш. За сайн байцгаана уу. Тэгэхээр энэ өнөөдөр их чухал асуудал яригдж байна л дээ. Тэгэхээр бид нар энэ гэр бүлийн боловсрал гэж ярихын өмнө ер нь эхлээд эцэг эхчүүд мань өөрснөө энэ хүүхдийнхээ талаар нэлийн их анхаарах ийм цаг одоо болсон байна. Бид өнөөдөр хүүхдэд хэтэрхий их эрхчлөө өгчөөд хүүхдэд багаас нь эхлээд эрхлүүлэх, багаас нь эхлээд болохгүй юмыг одоо хэлж өгдөггүй, зааж зааварладаггүй учраас бага насны хүүхдээс нь эхлэх. Тэрч байтхаа ер нь дөнгөж сая төрсэн хүүхдэл эхэлж л одоо жинхэнэ хүмүүжил авах ёстой байдаг л да. Тэгэхээр би энд юу гэж хэлэх гэж байгаа юм бэ? Эцэг эхчүүд минь өөрөө хүүхдийнхээ нас зүйн онцлогийг мэддэггүй юм байна. Тэгэхээр энийг бол зөвхөн одоо тэнийг мэдъе гэхэд одоо хаанаас очиж яаж мэдж олж авах уу гэдэг асуудал бас гарч ирээд байгаа. Тэгэхээр энийг юуны өмнө энэ эцэгхийн дунд хүүхдийн нас зүйн онцлогуудыг их сайн ярьж өгөх хэрэгтэй юм шиг байна. Энийний дагуу одоо сургууль, хаа гэдгийг бүхэл байгууллагууд дээр хувийн байгууллагууд ч бай, альж байгууллагууд бай, хүүхдийн нас зүйн онцлогийг тэр залуу гэр бүл болох гэж байгаа улсууд гэр бүл болцсон хүмүүсүүдэд эхлээд мэдүүлэх, таниулах юмнууд хийхгүй бол болохоо болчиход байна. Ягаад гэвэл хүүхдээ өөрөө ингэж хүмүүжээд өөрөө гэр дотроо зүгээр үдсэн харсан юмараа боловсрал авч ийн гэж одоо ойлгож болохгүй. Хүүхдэд бас ямар нэг юм чиглэл байх ёстой. Дээр үе манай монголчууд бол хүүхдээ их зөв хүмүүжилж ирсэн юм байна лээ. Ах дүүгээ одоо хүндэлдэг, ижээ аваагаа хүндэлдэг, ах эгч нараа хүндэлдэг, тийм хүүхдүүд байсан юм байна лээ. Тэгэхээр одоо бол ах дүүгээ ч хүндлэхэ болж, томчуулаач хүндлэхэ болсон байна. Тийм учраас яагаад ийм байдалд орж ийнэ гэдгийг бид нар хүн болгон өөрсөндөө бас дүгнэлт хийх хэрэгтэй байна. Хүүхдтэй хүн болгон миний хүүхэд яагаад ийм байна гэдгийг дээр хүн болгон дүгнэлт хийх юм цаг нь болсон юм шиг байна. Тийм учраас бид нар юуны өмнө хамгийн түрүү эхлэх зүйл бол эцэг эхийн эхлээд хүүхдийн тухай боловсрал олгоод дараа нь хүүхдүүдэд цэцэрлэгээс нь яйслаас нь уг нь бол яйслаас эхэлж хүүхэд боловсрал эзэмших ёстой. Тэгээд гэтэл манай Монгол улс чинь яйслаа устгаа хайцсан шүү дээ. Тэгээд 3 жил одоо ээж аав нь боловсрал олгоно гэд ингээд тавьдсан чинь ээж нь ямар боловсрал олгохоо мэддэггүй. Нөгөө хүүхэд нь тэгээд аяндаа нэг л үлгийтэй байдаг. Тэгэл гэр дотроо нэг явж идэг, хашаан дотроо явж идэг. Энээс болоод хүүхдүүд зарим нь одоо янз бүрийн осолд орж байна. Жишээ нь энэ жил ихэд 6 хүүхэд жорлонд унаад өгсөн байх юм. 2 настай хүүхэд, 1 настай хагастай хүүхдүүд. Тэгэхээр энэ ээж аав минь хүүхдэд хэрхэн яаж хандаж ийн үү? Өнөхөд минь тэрнийг үзээд сэтгэл өвдмээр юм байна лээ. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдээр анхаарал тавихгүй болсон байна. Яагаад тавихгүй байна гэвэл бас л нэг шалтгаан гарч байна. Өнөө амьдрах гад, ажил хийх гад зах дээр очиж зогсдог. Хог цоглууж хогоо зардаг. Тэгээд нөгөө хүүхэд нь эзгүй гэрт нь үлддэг юм байна. Тэгэхээр энэ эзгүй үлдсэн хүүхдэд сая боловсролын яам дээр манайх шинэ сайд одоо энэ үйлчилгээний тийм байгууллага гаргах гэж байна. Гэрээр хүүхэд хардаг улсуудыг одоо бий болгох. Жишээ нь ухаандаа би гэртээ 2 хүүхэдтэй байгаад айлын 3 хүүхэд юм уу 4 хүүхэд аваад хүмүүжүүлэх юм бол боловсрал олгох, тэгээд тэднтэйгээ ажиллах, харах, саатуулах ийм юм хийж байгаа юм бол улсаас бас мөнгөний төлнө гэсэн ийм асуудал бас яригдж байгаа. Одоо их хурлаар яригдж тэр шийдэгдэх баг. Тэгвэл хүүхдүүд мань ямар нэгэн хэмжээгээр хүмүүсүүдийн хараанд орж бас нэг хашаан дотроос ийш тийшээ тэнээд явахгүй нэг эцэг эгч гэсэн дэлгүр хоршоондоо гүгээд ороод ирэхийн хооронд тэр байгууллагад аваачид өгчдөг хүүхдээ ийм байдалд оруулах хэрэгтэй байхгүй юу да. Тэгэхээр энийг бол одоо энэ шинэ манай засгийн газар шинэ жилийн хүүхдийн талаар маш их анхаар тавьж эхэлж байна. Тэгэхээр энэ дээр бас энэ асуудлуудаа хилцэх байх гэдэгт бид нэр их найдаж байна. Ялангуяа одоо эмэгтэй их хурлын гишүүд энэ талын асуудалд их онцгой тавьж байгаа юм байна лээ. Тэрэнд би бас их талархаж байна. За ундрмаа залуу судлаачийн хувьд. За бүх үзэгчдээ энэ орой мэндийг хүргэе.
За ерөнхийдөө яг ми бол залуу гэрүүлүүдтэй харилцаж байгаа. Тэд нар тулгарж байгаа асуудлууд, цаад бэрхшээл яг юун дээр байна гэж судлаад үзэхээр эцэг эхчүүд хүүхдүүдэд зөвхөн насан дээр нь анхаарат байна. Одоо нэг 20 хүрчлээ, 22 хүрчлээ. За одоо хүнтэй суу гэдэг ийм байдлаар шахдаг. Одоо хүнтэй суу бушуухан тустайгаар тийм ээ би та бүхний сургууль соёлыг чинь төгсгөөд өглөө одоо боллоо гэсэн байр суурьтай. Хүмүүс яаж ин гэрээ залуу хүмүүс маань бас өөрсдөө би оройтхон те ялангуяа эмэгтэйчүүд маань хүүхэд гаргахад оройтлоо бушуухан хүндээ суухгүй бол болохгүй нь гэд юм яарсан бас нэг яарал юм байдалд оруулсан эцэг эхээсээ болоод ямар ч тэр хүнийгээ судлаагүй байдлаар хүндээ сууж идэг. Тэгээд эндээсээ сүулт нь асуудал тунж байгаа юм. Тэгэхээр эцэгчүүд маань хүүхдүүддээ миний хүү охин өнөөдөр А болоход бэлэн үү, ээж болоход бэлэн үү тийм ээ энэ байдал бэлтгэгдсэн үү гэдэг дээр мөн та өөрөө ч гэсэн өөрөөсөө би ээж болоход бэлэн үү, А болоход бэлэн үү, мөн нөгөө төгөр эхнэр нөхөр болоход бэлэн үү гэдэг дээр маш том анхаарлыг тавиад хамгийн чухал анхаарах ёстой зүйл чирээс энэ байна. Тэгэхээр энэ дээр анхаарал тавиад хүмүүс маань гэр бүл болох юм бол тэднээс одоо тэнд төрж байгаа хүүхэд маш зөв боловсролыг аваад ирээдүйд их зүйлийг бүтээж чадах бас нэг сайн гэр бүлийг байгуулж чадах тийм хүн болж гарна. Тэгэхээр энэ дээр тал талаасаа 3 үе маань хамтдаа анхаараасай л гэж хүсэж байна. Та хараахан гэрлэж амжаагүй бол хэрвээ та заяаны ханаа хаанаас яаж сонгохоо мэдэхгүй байгаа бол та ганцаардаж байна уу? Хэрвээ ганцаардаж байгаа бол дотны зөвлөх мэдээллийн утас 1898 хандаж залуус хөтөлбөрт хамрагдах боломжтой. Бид танд туслах болно. Заяаны хэн зам дээр гэж 60-аас дээш насны өндөр насны тэтгэврт гарсан хүмүүс маань нэг талаас бас авч үзэхэд сургаалаа айлтгаа болчихжээ, өглөж яншихыг ихсчихжээ, ухаантай үг ярихаа болчихжээ, ажил хэвэл дуустал, давс хийвэл уустал гэдээ ажил тасалсан хүүхдээ зүгээр ажил хэвэл дуустал, давс хийвэл уустал гэж сургасан байдгийн да. Сайныг дагуул сарны гэрэл, мууг дагуул могоон хорлол гэд ийм сургаалуудын яриха болчих. Яг хүүхдтэйгээ адилхан хэрэлдээл доошоо ороод яг л одоо зовлонгоо тоочоод ядарснаа тоочоод өвдснөө тоочоод ингээл өлөг болтол нь хүүхдүүдээ тийм ээ хүндэтгэх тэр ямар ч тийм ухамсарын төвшөнд эсвэл нийгмийн хэцүү байдаг юм уу, гизэн өсөөд байдаг юм уу, мөнгөний тэтгэвэр нь бага байдаг юм уу, ямар нэгэн шалтгаанаар бас бидний энэ өнөөдрийн залуучуудын гэр бүлийн боловсролгүй байгаа асуудал 100%, за 100%-ийн нэг 80% нь бидний өнгөрсөн үеэс шууд шалтгаална. Нийгэм бол амьгүй зүйл, хүн бол амьтай зүйл. Бидний өнгөрсөн үе, бидний дээд үе гэж ярьдаг 60-аас дээш насны хүмүүс байгаа. Тэр хүмүүс яагаад сургаалаа хэлэхгүй вэ? Тэр хүмүүс яагаад өөрсдөө тэр хараалын үгийг хэлж дээ? Тэр хүмүүс яагаад өөрсдөө хүүхдүүдтэй тийм ээ? Бүр би чамаг тийжсэн одоо чи өгөө аваатаа барьцааны ламбардны ийм харилцаа яагаад хийгээд байна тийм ээ? Хүн бол одоо тийм нэр хүндээ сүр сүлдээ доош онгох хэмжээнд ороогүй их ухаанлаг сайхан өвгөд хөгшчүүд байдаг тийм ээ? Тэгээ энэ өвгөд хөгшчүүд ер нь өөрсөн дээрээ бас нэг дүгнэлт хийгээрэй энэ асуудал дээр. Залуу үе маань хэрв та бүхэн талархах сэтгэлтэй, хэрв та бүхэн биднээр бахархах сэтгэлтэй, хэрв та бүхэн зөв сургаалыг айлдах сэтгэлтэй бол Монгол орн өнөөдөр мөнгөгүй хөгжиж байгаа. Ийм байх байсан гэж бас би бодож байна. За Думаа их чирнэ. За телевиз үзэгчдийнхаа энэ оройн амгалан айлтгая. За өнөөдөр бид гэр бүлийн сэдвээр ярьж байна. Гэр бүл саллтын 50% нь одоо мөнгнөөс болдгоо гэсэн ийм судалгаа байдаг. Яагаад одоо ингэж мөнгнөөс болоод хүн салаад идэх юм бэ гэхээр мөнгөгээр амьдрал хизээч одоо сайхан байхгүй. Бүхэл юмд хүн эхийн хэвлэгээс төрөөд хатан гэртээ орших хүртлээр бүгд мөнгөний харилцаанд орж явдаг. Ийм учраас одоо мөнгөтэй харилцах асуудал одоо гэр бүлийн хэрүүлийн их шалтгаан болдог. Тэгээд энэ нийгэм солигдсон, ажилгүйдэл ихсэн өнөө үед болохтой зэрэг ажилгүй хүн их байна. Ажилгүй залуучууд их байна. Ийм нөхцөл чинь одоо нөгөө нэг хэдэн төгрөгийн итгэвртэй ажилгүй болцсон энэ эмээ өвөө нэр чинь хүүхдтэй өнгөрсөн хойно ойлгох гэж зүтгээд идэг. Тэгэхээр одоо өнөөдөр сургууль төгссөн мөртлөөс цалингаа болоод ажил хийхгүй, бага цалинтайгээд мэрэгчгүй, мэрэгжилдээ даатахгүй тэгсэн мөртлөө нэг сайхан их цалин хөсч мөрөөдөд гэртээ хөвтөд идэг. Энийг чи хараад өнөө урд нийгэмдээ өглөөнөөс аваад ажил хийгээд тэр олон улс төр нийгмийн ажилд оролцоод олон хүүхдээ өсгөөд явсан улсууд чинь бухимддаг. Энэ бухимдлыг залуучууд ойлгодгүй. Ер нь бол
одоо ингээд Монгол ухаан гэд биднээс ярьдаг. Энэ маань юу юм бэ гэдэг зэрэг ирээсэн хүмүүжлийн асуудал. Хүмүүжил гэдэг бол бүр багасаа эхэлж идэг. Тийм учраас ирээсэн аливаа юмны суур нь болсон хүмүүжлийг хүүхдэд бүр багаас нь төлөвшүүлж олох хэрэгтэй. Хүүхэд хичнээн зөв хүмүүжсэн байна. Хүүхэд хичнээн мөнгөтэй зөв харьцаж сурсан байна. Энэ бол одоо тэр хүний цаашдаа сайхан амьдралын замыг нээж өгдөг. Тэгэхээр өнөөдөр биднээс боловсролын тухай, мэдлэгийн тухай, хүмүүжлийн тухай ярьдаг. Хүмүүжил, боловсрол, мэдлэг гэдэг бол 3 өөр асуудал байдаг. Тийм учраас юунд эхлээд их анхаарах вэ гэдэг зэрэг одоо хүүхдийнхээ хүмүүжилд их анхаарах хэрэгтэй. Хүүхэд ирээсээ дөнгөж л одоо цэцэрлэгээс гараад мөнгөтэй гардаар одоо мөнгөтэй явах шаардлагатай болдог. Яагаад гэвэл одоо өөртөө тохирсныг хоол аваад иддэг ч юм уу, унааныхаа мөнгийг төлөөд явдаг ч юм уу. Энэ мөнгнөөс л эхэлж хүүхэд бол яг одоо эдийн засгийн харьцаанд биечлэн орж идэг. Ийм учраас ирээсэн хамгийн их анхаарч байх зүйл бол хүний эдийн засгийн хүмүүжлийн асуудал байдаг. Тэгээ одоо энэ шинжилгээ газар гараад ирлээ. Ер нь одоо аливаа нийгэм солигдох нөхцөлд одоо Монгол улс социалист нийгмээс зах зээлийн нийгэм шилжсэн энэ шилжилтийн үед нийгэм эдийн засгийн олон чухал асуудал гарч ирж байгаа. Энийг шийдвэрлэхэд одоо гэр бүлийн хувь хүний өөр оролцоо маш их. Энд юу одоо хамгийн их нөлөөтэй вэ гэдэг зэрэг гэр бүл өөрийгөө эдийн засгийн хувьд маш сайн авч явж чаддаг, хэмндэг, мөнгөөрөө юм хийдэг, ирээдүйдээ хадгаламжтай хоримтлалтай болох энэ асуудлыг л одоо үндсэн одоо гэр бүлийн гол шугамаа болгож ажиллах ёстой гэж би боддог юм аа. За, Эрка гэж. За, ингээд 21-р зууны сүүлийн үед Төөшког шиг сайхан юм хэллээ. Одоо ижи абол төрсөн бүхий л одоо хүний биеийг ол төрсөн хүмүүс гэр бүлийн боловсролыг авах ёстой. Энэ бол бүр үндсэн боловсрол юм а гэж хэллээ. Энэ үнэхээр зүйтэй. Бас ингээд сайхан студийг ярьж хөндөж байна. Гэтэл 21-р зууны 2-р хагасаас эхлээд гэр бүлийн суурь шинжийг хамарсан маш актер хямралууд бий болсон. Энэ хаана эхэлсэн бэхээр гэр бүлд эхэлсэн байгаа. Дэлхийн 3-р дан эхэлсэн. Энэ бол гэр бүлд эхэлсэн. Гэр бүлийн ёс зүй, ёс суртахуун аажмаар дороотож өөрийгөө төв болгосон үзлүүд харилцагчийн үндсэнийг мэдхээргүй ийм харилцаанууд бий болж эхэлсэн. Үүнхээр гэр бүлийн эргэн тойронд үүнхээр ирээдүйдээ итгэхэд хэцүү ийм байдлууд эхэлж байна. Залуучууд өөрийн үнд зүйлсээ гээж хар тамхинд мансуурхаас ахуулаад энэ одоо янз бүрийн гадна талаас гэр бүлийн эргэн тойронд үүнхээр сэтгэл өвдөхмөр асуудлууд их байна. Одоо энэ бүгдийг намаар өгөөл ярихад үүнхээр харамсалтай байна. Угтаа бид нар харахад ч хүртэл ярихтаа хүртэл маш үнцэнтэй сайхан зүйлээр ярих ёстой юм байна. Хүний амьдрал чи их үнцэнтэй юм байгаа шүү дээ. Тэгээ гэр бүлийн энэ одоо хямралыг бид яаж одоо таслан зогсоох вэ? Яаж энэ хямрал ёс зүйг ёс суртахуунтай байдалд одоо энэ нийгмийг цэцлэх вэ гэр бүлийг? Нийгмийн тулгуур суурь асуудал бол гэр бүл шүү дээ. Гэр бүл цэвэршиж тэнд хүслэнт олон сайн хань ижлүүд бий болж жинхэнэ эрэгтэй, жинхэнэ эмэгтэйчүүд бий болж иж энэ хараа тэр сайхан хосууд үе олноороо бий болж иж энэ нийгэм айгүй цэвэрших юм байгаа. Энэ эргэн тойронд байж байгаа хямралуу зогсноо гэж би үзэж байгаа. Би өөлийнхээ оюуныг бадраах төвийн тэрхүүн хуульч гэр бүл судлаач наран төвөгчтэй хамтран ажилладаг сэтгэл зүйч багш Батүлцээ байна. Өнгөрсөн олон жилийн хугацаанд манай төвийн эрдэмтэн судлаач багш нар хувь хүн, гэр бүл, албан байгууллага, Монгол орны өнцөг булан бүрт хүрч гэр бүлийн боловсролыг түгээсээр ирсэн. Цаашдаач Монгол орны 715 мянган гэр бүлд хүрч гэр бүлийн боловсролыг түгээсээр байх болно. Хэрв танд, танаа гэр бүл, танаа хамт олонд гэр бүлийн боловсрол хэрэгтэй бол бидэнд хандна. Бидэнтэй харилцах утас гэр бүлийн зөвлөх 18 ирнэ. Ингээ бэлгийн харьцааны дистракт, хайрын дистракт тогтоох шинэ үндэсний боловсрал манай одоо залуу хосуудлууд ирээдүйн залуу хойч үед энэ боловсрал юу юунаас илүү их чухал байна. Цаашлаад яагаад ингээ салалтууд ингээ бий болж байна гэхээр би судлаачийн хувьд, хүн судлаач, гэр бүл судлаач, сэтгэл судлаачийн хувьд хэлхийг хүсэж байна. Ер сонгодог гэрэлтийн стандартууд байдаг шүү дээ. Гэрэлтийн стандартын боловсролууд. Тэр энэ тэнцүү байж чадахгүй байна гэдэг чинь л ерөөсөө л энэ эдийн засгийн хямралд өртөж байгаа гэр бүл. За тэр дан романтикаар гэрлээл
тэр өөрийн гэрэлтийн стандартууд өчигдөхөөр л жил ус мөнгөний зохицол байхгүй болохоор л 1000 армантикаар ингээд суухаар яах вэ? Идэж өмснө, амьдрна, хүний татаа явна, өр хөвгтөө хүмүүжүүлнэ. Хүнд эдэнс хэрэгтэй. Нийгэм дээр би хүн бол төлөвшөхөд тэр энэ тэнцүү гэрэлтийн зарчмууд хэрэгтэй. Хин боловсралтай байх хэрэгтэй, хин орлоготой байх хэрэгтэй, хин наашлагтай байх хэрэгтэй. Энэ хайр амьдралаа тогтоох хоёр талаасаа хүчин чармаалтыг тавих хэрэгтэй гэж би бодож байна. Нэг нь хичээгээд яах юм бэ, нөгөөх нь хичээхгүй бол энэ үүрэн гэрэлтийн стандарт хамгийн чухал шүү таминэ. Гэр бүл судлаач нар хүртэл үүн дээр онцгой анхаараараа. Тэр жил ус мөнгөний зохицол, удам мөхшлийн асуудлууд энэ үн цэнтэй юм шүү. Ямар мах бодиттой хүн, ямар жилтэй хүн энэ бүх юмуд өрн гэрэлтийн стандартаар заашгүй дээдийн зохицолтой байх шаардлагатай юм. Дундаас доор зохицлыг заахаар л гэр бүл цаашаа урт удаан аз жаргалтай явах ийм боломж байдгүй. Гэр бүл сарлалтын үндсэн асуудлууд бол бас энэ тулгуур асуудал байгаа юм. Хань нэгтэй зөв сонгох. Сонгосон анижлаа яах вэ? Хөгжүүлэх, хамтдаа хөгжих, бас энэ тогтоох гэдэг процесс байна шүү дээ. Жил усны мөнгөний зохицол байхгүй нөхдүүд, стандарт байхгүй нөхдүүд тогтоох гэд яах юм бэ? Тогтоохгүй шүү дээ. Эндээс гэр бүлийн хүчирхүүлүүд, эргэн тойрны бүхий л асуудлууд ностойгоор гарч ирнэ таминэ. Энэ асуудлаа шийдвүүлэхэд гэр бүл судлаач нар хандах хэрэгтэй. Сэтгэл судлаач нар хандах хэрэгтэй. Дэлхийн топ 10 мэргэжлийн нэг гэр бүл судлаач, сэтгэл судлаачтай мэргэжил байдаг. Яагаад бид нар лүгээ хандахгүй байна? Бид нар чинь бүр мэрэгшээд энэ ч одоо бэлтгэгдээд бүхий л насаараа. Өөрөөсөө бүр ижи аа болоод туршлагын туулаа болоод ингээ гараад ирсэн байна. Тий? Бүр харамсгаагаар өр хөвгтөө хүмүүжил өгөх юмсан, залуу хосоод туслах юмсан гэд ингээд бүр бэлтгэдээд 24 цаг лекц уншихад хүртэл бэлэн байна шүү дээ. Сэтгэл зас хийхэд хүртэл бэлэн байна. Тий? За ингээд энэ мөнгөний асуудал ярьла таминэ. Тэр дадлага энэ төр дуудаад одоо мөнгөтэй болчихгүй таминэ. Тэр нар марлуу сүү өргүүлээд мөнгөтэй болчихгүй таминэ. Нэг юм хэлмээр байна. Үнэхээр баян болъё. Амьдралаа эдийн засгийн бэрхшээлгүйгээр сайн сайхан явъя гэвэл хатуухан хэлмээр байна. Хувь хүний төгс төгөлдржилтүүнд юунаас илүү нэгдүгээр стандарт байдгийг. Хоёр талаар гэр бүлийн ариун нандин байдал, хоёр хос хоорондоо нэгдсэн байдал. Энэ хоёр гайхамшигтай хувь ишгийн суурин дээр тэр эд баялагын хувь ишиг бууж ирдэг юм шүү. Сонгож авсан юм а 66 удаа үйлдэлээд автаад маш шаргуу зүтгэлтэй хийхэд эд баялагын хувь ишиг бууж ирнэ. Эдийн засгийн проблемууд бүрэн шийдэгдэнэ гэж хэлхийг хүсэж байна. Тийм. За ингээд дараагийн микрофоноор үүсгэж. За тэгэхээр энэ дээр бас давхар нэмж хэлье. Ер нь бол гэр бүлийн боловсрал гэдэг бол яг үнд бол хайрын боловсрал, дурлалын боловсрал. Энэ хүн хаанаас үссэн? Бид ээж аавын дурлалын дотн харьцааны үр шим, тийм ээ? Бид үргэлжил хайрыг хүснэ. Бид үргэлжил хайрын асуудалд ан цав гарах юм бол ямар нэгэн зүйлэн доголдно гэдгийг яг энэ хүний өөрөөс нь шалтгааллахгүй, хамаарахгүй, өөрөө удирдан захирч чадахгүйгээр од иргэсийн байгалийн хуулиар явдаг. Энийг бид одоо энэ зүйлийг бас холбож гүн гүнзгий гэр бүлийн асуудал руу оруулж өгдөг юм шүү. За, Баталзий. За зөвчтэй энэ өрөө мэндийг хүргэе. За бас мөн эрдэмтэн судлаач. Энэ өрөө мэндийг хүргэе. За өнөөдөр яг гэр бүл салалтын талаар ярьж байна. За гэр бүл салалт ер нь яг юунаас болоод байна гэдэг талаар олон талаас нь авч үзэж. Тэрний нэг нь бол яг миний өөрийн зүгээс харж байгаагаар бол хувь хүний хөгжил төлөвшил ерөөсөө боловсролын тогтолцоонд ерөөсөө байдаг. Нөгөө хичээлдээ хүүхд явлаа. Нөгөөдгөө яг математик тоог албаах юм заахал гэдэг. Тэгснэ яаж хүнийг хайрлах юм? Яаж хүсэл мөрөөдөлтэй байх? Яаж зориг тэмүүлэлтэй ажиллах юм гэдэг юмыг нь заадаггүй. Энийг нь хэн заах юм гэхээр яг өнөөдөр аав ээжүүд маань заах байдаг. Гэтэл аав ээжүүд нь яаж заах юм гэдэггүй. Өөрсдөө тэрийг заалгаагүй юм чи яаж мэдэх юм. Тэгвэл яг энэ талаар болол одоо хэрхэн яаж заах ёстой юм тэ? Одоо яг бид болол яг энэ талаар сая ирээ агш үнэхээр гоё хэлж байна. Бид түрүүн заах гадаж суугаад байна. 24 цагаар бэлэн байгаад байна. Яг үнэлгээд бэлэн. Бид бол бэлэн. Тий бэлэн. Яг ингээд нэг одоо хүн ингээд хурж ирэл зөвлөгөө аваад хүүхдийнхаа талаар, өөрийнхөө талаар, хайрт хосынхаа талаар зөвлөгөө аваад ярилцаал. Тэгэл нэг инээгээд гарахаар өөр ирэхгүй биднес дотроос ингээд гоё болоод ирдэг. Нөгөө чи баярлаа гэж гарангууд ингээд таашилтай байгаа байхгүй. Тэгвэл яг тийм байдлын биднес бас хилцмээр байна. Энэ донд ч юм бол одоо ингээд судлаачд ингээд энэ ч суугаад байна. Гэтэл энэ донд хэн алга байна? Нөгөө яг үзэгчтэй хэлээд бол та бүхэн алга байгаа байхгүй. Та бүхэн энэ чинь ингээд суучаад бид нартайгаа сайхан ингээд ярилцаад би ийм асуудалтай тулгараад байна. Яах вэ гэдэг талаар шийдвэрлэлтэй та бүхэн биднээсийн төв дээр харилцаж хурж ирээд уулзаад ярилц, мэтгэлц юу гэдгийг тэр бүгдийг ярилцаж өнөөдөр яг хүүхдээ яаж ойлгох юм, яаж харцах юм. Ингээл их нартайгаа нөхөртэйгээ муудалцаад яваад байдаг. Нэгэл яваад байдаг. Өөрөөсөө асуудал шийдэгддэггүй. Тэгэл яваа явандаа байж байгаа л би саллаа, уйлдлаа гэдэг.
Нөгөө салаад уйдаад юу шийдэгдэхгүй. Хамгийн гол нь эхнэр нөхөр хоёр салж уйдаж болно. Гэхдээ тэр дунд нь хүүхэд хохирчдаг. Тэгвэл тэгээд тэр хайрын ургамал гэсэн хүүхдээ ингээ хохироож гарч ямар хэрэг байна. Тэнгүүд одоо энэ яг гэр бүл салтын тал дээр гээд яг ярьж байгаа. Яг одоо гэр бүл салтын талаар яг ямар гол шалтгаануудын улмаас ер нь салаад байна. Тэр талаар та бүхнээс бас би нэг туршлагатай хүмүүс байна. Удаан жил амьдраад ажилласан хүмүүс байна. Би бас бүр л авшруулмаар байна. Өөлийн хийн оюуныг бадрах төвийн гэр бүлийн сэтгэл зүйч Ундрам танд гэр бүл, дотны хүмүүс, найз нөхдөдөө үл ойлголцох, итгэл алдрах, ганцаардах, сэтгэл гутрах зэрэг асуудал тулгуурвал мэргэжлийн гэр бүл судлаач сэтгэл зүйчтэй гэр бүлийн зөвлөх 1898 дугаараар холбогдсон уцаар болон ганцаарчлан зөвлөгөөч болно. Мэдээж хэрэг гэр бүлийн салалтын асуудал маш их сэтгэл шимшрүүлсэн үндэстний мөхлийн юм шиг бидэнд сонсогддог. Гэр бүл битгий салаасаа гэр бүлийн хайртай хосууд улам бүр нэгдээсээ нэгдэхэд процесс 50 60 70 жил хэрэгтэй шүү. Энэ бусад энэ ихтэй сургууль ерөнхий боловсролын сургуулийн боловсролтой харьцуулж үзээд ах шиг байна. Гэр бүлийн боловсрол ихээс төрж ороод энэ хорвоогоос явах төгсдөг ийм хэцүү сургууль. Энэ сургуулийг чи амжилттай төгсвөл чиний үлдэж байгаа үр хүүхдүүд чинь би ямар сайхан удам угсаа, ямар сайхан өгшөлтэй хүүхдээ, би ямар сайхан амгалан тайван орчинд өсөж торно вэ гэдэг тийм ээ. Энэ зүйл үлдэх учраас тэгээ хүн мөнхийн амьдралыг зөвхөн үр хүүхдээр аавна. Үр хүүхдийг үлдээдэг эрхтнийг бид бас мэдэхгүй тийм ээ. Бэлэг эрхтнийг бол бэлгэлсэн эрхтэн шүү гэдгийг мэдэхгүй учраас зугаа цэнгэлийн эрхтэн гэж ингэж бүр онцлоод тэр чиглэлээр бүр ингээд тунхаглаад гадаадаас орж ирээд бүр бэлэг эрхтнээ зугаацуулахын тулд хоёр эрхтэй хүн дурлж болно чих шиг, хууль батлан чих шиг хоёр эмэгтэй хүн дурлж болно суун хүүхэд гараад ирдэг юм баха. Энэ одоо харь гарагт байдаг асуудлуудыг ингээ итгэж үнэмшээд хүний эрх гэж шарлаад байдаг. Энэ байдлыг бид эсэргүүцдэг. Бид уламжлалт гэр бүл нэг эрхтэй, нэг эмэгтэй хүний төлөөлөл, эрхтэй хүний төлөөлөл ингээд бид өөрсдөө нэгдэх процессоо их алгуур байдлаар хийх эхэлдэг. Тийм ээ? Тэшгүй. Тэгэхээр энэ гэр бүл салбартын шалтгааныг бол биеэр туулаг болохоор одоо мэдлэг алга. Тэр юунаас болоод ингээд байгаа юм гэдгийг бол одоо өөрсдөөс над дээр ирээд байгаа тэр залуу хосууд бол мэдэхгүй байгаа юм. Ягаад гэвэл тэд бол гэрэл ёслын ордонд ирж сургалтанд сууж байгаа залуучууд бол ерөөсөө л одоо салахгүйгээр одоо гэр бүл болно гэсэн тийм сайхан хүсэл тэмүүлэлтээр ирдэг учраас надтай харьцсан улсууд бас энийг мэдэхгүй байгаа. Тэгэхээр энэ талын мэдлэг туршлага бол үндсэндээ над алга байна. Зүгээр олон жил ажилласан багш хүний хувьд янз бүрийн ном судар эргүүлж байхад хүмүүсийн ярьж байгааг сонсоход бол нэг юм бодогдоод байдаг юм аа. Өнөөдөр гэр бүлийн боловсролын цаад шинжлэх ухааны үндэс нь юунд байдгийг бэ гэвэл сэтгэл зүй юм аа. Сэтгэл зүй гэдэг бол зүгээр ерөнхий сэтгэл зүй бас биш ээ. За мэдээж хэрэг нарийн мэргэжлийн одоо бизнесийн сэтгэл зүй, одоо удирдлагын сэтгэл зүй гэх мэтийн одоо юм сэтгэл зүй бас биш. Бүхний заавал эзэмших ёстой мэддэг амьдралдаа хэрэгэлдэг харилцааны сэтгэл зүй. Харилцааны сэтгэл зүйг мэддэг хүн бол энэ бол мэдж чадаад байх юм болохгүй. Тэр амьдрал дээр нь бол өдөртөн хэрэглэгдэж байдаг хүүхдээс аваад хөгштэй хүртэл мэд. Үүнийг сайн мэдхээр бол хантайгаа бол харьцаж чадна. Нас үеийн сэтгэл зүй байна. Үүнийг мэдх юм бол хадамтайгаа харьцна, хөрдөөтэйгээ харьцна. Одоо бас одоо насны хүмүүстэй харьцаж байна. За хөгжлийн сэтгэл зүй гэж байна. Энэ бол 1 настай хүүхдтэй харьцна, 3 настай хүүхдтэй харьцна, 7 настай хүүхдтэй харьцна. За одоо нийгмийн сэтгэл зүй байна. Нийгмийн сэтгэл зүйгээ мэдэх юм бол хөрштэйгээ харьцна, ураг садантайгаа харьцааж явчих нь. Хэрэглээний сэтгэл зүй гэж байна. Энэ бол одоо өөрийнхөө амьдрал, өөрийнхөө гэр орноо яаж авч юу гэдгийг бол зааж өгдөг ийм нэг сэтгэл зүй салбар ухаан байна. Иймэрхүү маягийн хүн бүрийн заавал эзэмшүүл зөх, амьдралдаа хэрэглүүл зөх ийм одоо мэдлэггүйгээр өнөөдөр бол явахгүй. Өнөөдөр бол 21-р зуун, их оюуны зуун, мэдлэгийн зуун, эрдэмийн зуун, гэр бүлийн амьдралыг бол их эрдэмлэгээр одоо залж явах юм шаардлагатай болж байна. Тэгэхээр энэ би дунд боловсролтой, би дээд боловсролтой, би бол ерөөсө боловсралгүй гэхгүйгээр ямар ч гэргийн, ямар ч өрх гэрийн тэргүүн энэ сэтгэл зүйн мэдлэгтэн байх, үүнийг бол амьдралдаа хэрэгэлдэг байх юм шаардлага гарчжээ. Тэгэхээр энэ гэр бүл салалтын тухай яригдж байна л да.
Тэр энэ гэр бүл болохын тулд яах ёстой юм бэ гэдгээс л эхлэх хэрэгтэй байна. Би энд охтуудад энэ үзэж байгаа охтуудаар анхаарч хэлмээр байна. Ягаад гэвэл одоо энэ сургуулийн ер нь үндсэндээ бол эмэгтэй хүүхэд нэг 5 6 дугаар ангиас эхлээд яхан айлгүдэх гэж их ярьдаг л да тийм ээ. Тэр айлгүднэ гэдэг чинь юу гэсэн үг вэ гэвэл өөрлөгөө эрэгтэй хүнийг анхаарлыг татахын тулд хөхрөлдөөд инээлдэл юм яриад л одоо автобусын дотор энэ тэнд дуугаар чанга яриад л ингээд байдаг чинь тэр эрэгтэй хүнийг өөртөө татахын тулд бас тэгж юу яадаг байхгүй юу одоо тийм онцлог байхгүй насны онцлог байхгүй юу. Тэгэхээр эмэгтэй хүүхдүүд ялангуяа ер нь ханиа сонгож авахын тулд өөрөө маш нарийн судалгаа хийх хэрэгтэй. Төвчээртэй байж сурах хэрэгтэй. Хүнд дандаа үгүй гэдэг үгийг хэлж сурах хэрэгтэй байхгүй юу? Юугүй эрэгтэй хүн бол зөвхөн ашиглахын төлөө л явдаг. Уучлаарай зүгээр зарим эрэгтэйчүүдэд би хандаж хэлж байгаа шүү. Ашиглахын тулд гэж тийм ээ. Түүнээс яг энэ хүүхэнтэй сууя гэж бодохгүй. За зарим эрэгтэйчүүд бол нэлээд олон эмэгтэйчүүдийг одоо ингэж ашиглаж байгаа. Энэ бол зөвхөн манай Монголд биш л дээ. Одоо өнөөдөр телевизээр гарч байгаа юм болгон дээр гарч өнөөдөр ухаанда 13 та хүүхдээ охин хүүхэд төрүүлчихэр сууж байна. Сая нэвтрүүлгээр гарч байгаа юм л да Орсын нэвтрүүл. Тэгсэн чинь тэр хүүхдээ яагаад хинтээс хүүхэд гаргах ч гэсэн чинь биеийн тамирынхаа багшаас биеийн тамирын багшийн хүүн тэр охин тэр хоёр хүнтэй явцсан байж байгаа байхгүй юу. Тэгээ одоо аав хүү хоёрын аллийнх нь хүүхэд вэ гэдэг ингээд нийтийн дунд дэлхийд даяар тараагаад сууж ийн штэ. Тэгэхээр иймэрхүү юм үзэгдэл манай зөндөө байгаа штэ. Манайд өнөөдөр одоо 13 та 14 тэ хүүхэд төрүүлчихэд байна. Энэ чи юг харуулж ийнэ гэдэг эмэгтэйч вэ, эрэгтэйч вэ? Танууд эхлээд яах вэ? Гэр бүл болохын тулд юунаас эхлэх үү гэдгийг нэлээд нарийн бодох хэрэгтэй. Хамгийн түрүүнд сургуулиуд дуусах. Мэргэжил олж ав. Мэргэжил олж авсныхаа дараа авгаа авахын тулд чи гэрээ босго. Эхлээд гэртээ бол. Эцгийн гэр дотор биш. Эмээ өвөөгийн гэр дотор сууж байгаа биш. Өөрийн гисэн гэр оронтой бол. Ажил хийж сур. Бид нар чинь одоо ажил хийхийг дургүй байд юм ба шүү дээ. Сая хин ярьлаа шүү дээ. Хоонда цалин баг байна. Одоо мэдхгүй хаана очиж их өндөр салин авах гэж байгаа. Тэр Солонгост очиж боол болоод явж байханд өөрт нь ашигтай байдаг юм хаа. Мэдхгүй. Тэр боол болох гээд явж байгаа хүн эндээ авгаагаа хүүхдтэйгээ орхиод явж байгаа. Өнөөдөр тавиул хүүхд гэсэн юм одоо энэ манай гэр хороол дотор зөндөө олон байгаа. Тавиул гэдэг чинь ямар учиртай юм гээд би бүр гайхаад байсан чинь өнөө эцэг их нь хүүхдүүдэд орхиод одоо хөгсчүүлдэр хайчаад яваад үзсэн юм ба шүү дээ. Тэгээд хөөрөхөд тэр мосон хүүхдүүд чинь бас өөрснөө нэгдүгээр дээр хоёрдугаарт эцэг их бид бас хүүхдэд үлгэр жишээ үзүүлэх ёстой. Энэ салалт бол ухаанда бие биендээ хайргүй, хоорондоо хэрэлддэг, маргалддаг, бие биенээ доромжилдаг ийм амьдралд ийм юун дотор гэр бүл дотор өссөн хүн бол яг ижилхэн хүүхдүүд гардаг байхгүй юу? Яг ижилхэн. Ягаад гэвэл хүүхэд 5 нас хүртлөө эцэг эхийн хайрыг хардаг байхгүй юу? Эцэг их яаж хоорондоо үнсэлдэж гин үү? Яаж хоорондоо тэрвэрлцэж гин үү? Яаж бие биендээ халамж тавьж гин үү? Энэ бүгдийг харсан хүүхэд эргээд том болсон хойно яг тийм байдлаар ханддаг байхгүй юу? Тэр ээж аав руугаа тэр одоо хань болох хүүхэд рүүгээ ханддаг. Тийм учраас би энд юу гэж хэлэх гэж байгааг бол гэр бүл сална гэдэг чинь бидний өөрсний чинь болохгүйгээс л болж байгаа юм. Өөрснөө буруу сонголт хийж гин, өөрснөө төлөвлөгөө байхгүй, өөрсний тийм хитийн бодлого мөрөөдөл байхгүй. Ийм улсууд л маш хурдан гэр бүл болох гэдэг байдаг. Тэгэхээр энд хэлж ийл дээ зарим нь. Ердөө гэр бүл болоход зарим нь хүүхдтэй жирэмсэн болцсон учраас аргагүй ирэхэд болдог. Тэгээд нодлон байнууд нэг хөөрхийн тийм шок гараа гарч ирсэн л да хоёр залуу. Тэгээ яасан гэсэн чи хоёулаа гэр бүл болцсон. Тэгэл хоёулаа одоо яана гэл тэгж байгаа юм. Яач юу болов гэл тэгэл наанаас асууж байгаа юм да. Гэхдээ би тэр уг нь 500 төгрөг өгнө гэсэн 500 мянган төгрөг өгнө гэсэн. Тэнийг хоёулаа хуваагаад авчина гэж бодсон юм. Ингээд хоёр оюутан байхгүй юу? Тэгсэн чинь нөгөөдхөө өхөө болчихжээ. За тэгээд одоо хоёулаа тоглосоор байсан чинь за яах вэ? Хүүхдийн мөнгөний хувааж авъя хоёулаа. Гэсэн чинь жирэмсэн болоод хүүхдийн мөнгөний бас өхөө болчихгүй юу? 100 мянга. Тэгсэн чи одоо яана ижи авд одоо юу гэж хэлнэ гэж хоёулаа жирэмсэн болсон. Одоо бүр гэр оронч байдгүй юу ч байдгүй оюутны байранд байж идэг. Одоо тэгээд аль нь мөнгөнд байхгүй ийм шок гараа гарч ирсэн байхгүй. Тэгэхээр энэ бол амьдралд одоо бидэнд маш их тохиолдож байгаа юм байгаа шүү. Тийм учраас би энд залуучуудтай хандаж хэлмээр байна. Та нар их болгоомжтой, их бодлоготой,
их төлөвлөгөөтэй, их мөрөөдөлтэй байж ээж авгаа авдаг нөхөртөө суудаг хоёрыг л анхаарах хэрэгтэй юм аа. Үндэсний баялаг гэр бүлийн баялаг хүүхэд. Хүн бүр дарга болохгүй ч хүүхэд бүр эцэг их болно. Та хүүхэдтэй жаахан ч болов цаг гаргаараа таны хүүхэд гайхамшигыг бүтээн. Та хүүхэдтэй холбоотой асуудлаар зөвлөгөө авахыг хүсвэл 1898 утсанд хандаарай. За тий. Яг сая Ноно багш Төвшгө багш хоёрынхаа яг ярьж байгаа. Яг үнэ. Одоо яг өнөөдөр ингээд яг сургууль цэцэрлэгүүдээр албан байгууллагуудаар яваад лекц сургалт тавилаа. Эргүүлээд нөгөө хүмүүсээс юм асуугаар хариулдаг байхгүй. Яг нөгөө төвшин төгс багшийн ярьж байгаа яг үнэ. Харилцаа ердөөс байдаг. Өөртөөгөө хажуудаага байгаа хүнтэйгээ битгийд өөрөлтөөгөө харьцах юм гэдэг. Ерөөсөө харьцгаа байх. Тийм болохоор ч манай хүнтэй хоорондын харилцаа байхгүй болохоор хүнтэй харилцаж сурахгүй болохоор нөгөө гэр бүлийн харилцаа, ажил дээр албан тушаал дэвших юм чинь байхгүй болчиход байгаа. Өнөөдөр яг нэг байгууллагын чиглэлийн судалгааг яваад өөрийнхөө дагуу судалгаа ингээ хийхэд ямар хүмүүс яг албан тушаал дээр дэвшээд байгууллагын захирал болоод эсвэл нөгөө компаниг байх болоод сайхан яваад байгаа гэсэн чинь хүнтэй аягүй сайхан харилцдаг. Муухай харилцдаг хүнтэй ч болсон сайхан хүнтэй харилцдаг хүнтэй ч болсон хамаагүй арга хэмжээ нь болоод харилцдаг. Тэгвэл энийг нь манай эцэг эхчүүд өөрсдөө хүүхдэд төлөвшүүлдэг юм байна. Суу хичээлээ хийх юм бол ч сайхан амьдрна. Өнөөдөр хичээлээ хийж тэрийг ашиглах мэдлэгийг нь хүүхдэд өгөхгүйгээр яаж сайхан болох гэдэг. Тэ? Тэгвэл яг одоо нөгөө төлөвшсөн хүн гэдэг одоо би ингээл бодоол юм. Яг энэ төлөвшсөн хүн ер нь яг ямар хүн гэж байх юм бол ер нь яавал яг төлөвшсөн хүн гэж хэлэх юм бол. За төлөвшсөн гэж нэг их ярмааргүй байна. Хийн гарсан хүнийг төлөвшсөн гэж хэлнэ. Тий. Хийн гартлаа их уднаа энэ ирчүүд их хэцүү. Эр хүн бол 40 гартлаа ухаан суудгүй их хэцүү наждын зовлонтой олсууд их сайн анхаарах хэрэгтэй. Хүүхнүүд хүртэл хийгээ эрт харах хэрэгтэй. Энэ хоёр төрлийн хүн байна. Эзочеркийн нууцын ухаан, гүн ухаан их судлалаа. Энэ хүн судлалыг судлалаа. Сүнслэг хүн гэж байна. Оюунлаг хүн гэж байна. Хүн байштай өөрийгөө хоёр талаас нь ингэж хөгжүүлж энэ тэнцүү авч явах юм бол энэ бодтор газарлахтаа жинхэнэ төлөвш чадах юм аа. Жинхэнэ гоцгойдын бүр агуу их итгэл үнэмшилтэйгээр хороо ертөнцийг өөрчилж чадхуул тийм сайн хүмүүс болж чадах юм аа гэж хэлхийг хүсэж байна. Тийм. Танаас бас нэг асуухад сая эр хүн бол 40 хүрээд нэг хийнэ гардаг юм. Эмэгтэй хүн ойролцоогоор би болгоолаад эр хүн сонирхож юм л да. Эмэгтэй хүн гэдэг. Хөөрхий бүсгүүчүүд их амархан штэ. Тийм. Эхчүүд нь сайн сургаад багаас нь хийг нь гаргуулад тэгээ зөв ханих нь гарт нь атгуулчвал тэгээ ээж болонгууд л тэ хийн гараад эхэлдэг байхгүй. Охин бие нь эр нөхрийнх нь гарт атгуулаад аав нь хяналтаа маш сайн хатуу тавиад сургаад өгсөн багтал болно. Тэгээ хөөрхий минь ээж болонгууд л ээжийн зовлонг ойлгоно. Тэгээд нойргүй хонно, өвдөд зовно, бүх юмыг ойлгодог. Ингээл ухаарад эхэлдэг байхгүй. Тэндээс л хөөрхий хий гараад эхэлнэ тэд нар. Тий. Тэгээ одоо энэ бүр яагаад сайн хий гаргыг гэвэл шүү дээ. Ердөө ихэцхүүд залуу гэр бүлүүд өөрсдөө хүүхдээ хүмүүжүүлж өсгөх хэрэгтэй. Тэгвэл хийнийх нь хийн аягүй хурдан гарна, маш хурдан төлөвшнө. Жаргал зовлонгоо маш сайн мэднэ. Ижидээ аавда хүүхдээ аваач өгөөд өөрсдөө тусгаарлчих юм бол тэр гэр бүл хоорондоо нэгдэж чадахчгүй тэр хийн гарахчгүй сайн төлөвшөгчгүй агаарын сайхан агаарын л юмуд явж байна. Тий. Хайраа л гэдэг. Тэр бодтор хайр нь ердөө газ дээр хэрэгж байгаа юм алга ердөө. Тий. Үүнхээр харамсалтай. Тий. Бүсгүй хүн байж штэ хог сайн арилгаж хоол сайн хийж хань ижлээ зөв сонгох хэрэгтэй байгаа. Эндээс л заагаа сургаал тэгэл ханих нь гарт татгуулчвал хийн аягүй хурдан гарна да. Тий. Дороодоо хөрх юм ажил гэж голоод байдаг ажил чинь хий гардаг гол ажил байх нь штэ бүсгүй хүн. Тий. Энэ зориулдаг юм байхгүй ерөөсөө. Байнгын золиос шаарддаг. Хайрын хажуугаар тэг тэмцэх хэрэгтэй байхгүй хин. Тэмцэхгүйгээр ердөө тэр төлөвшөх гэдэг асуудал ерөөсөө байх. Бие гаргууд нь хайдаг үсчүүд. Төлөвшлийн стандарт биш үү? Би хүн бол төлөвшөх шүү дээ. Нийгэмдэр өөрийн гэсэн байр суурь эзлэн тодорхой орлоготой байна. Сонгосон эмэгтэйгээ жаргаана. Орон дотор орчлон дээр чаргаах хэрэгтэй шүү дээ. Тий? Бүх зүйл дээр тий? Тий. Одоо жинхэнэ хүслэн таниуд тий? Хүслэн таниуд үе олноороо бий болж эртхэн төлөвшөөсөө билээл гэж би бодож байна. Төлөвшөөгөө хүмүүс харах хэцүү байна. Дөөч гарчаа тав хүрчээд ердөө агаарын тэр хайраарал тэр ч хөөхөн хөөрхөн тэр ч муухай энч тэргээд өөрийг ингээ харахаар тий бүр найгүй юм байгаа байхгүй юу? Яава бүр биш тоож харахааргүй. Тэгсэн мөртлөө тэр ч хөөхөн муухай хүний өрсөд бүгд сайхан штэ. Тий
хүний өрсөө тэр сонгосон дол гоё байдаг байхгүй юу? Хайр сэтгэлээ илчилсэн тэр мөчөөслээд навтгар хамартаа ч юм уу анхаж илчилсэн тэр залуугийнх нь дүр бусдаас илүү сайхан байдаг байхгүй юу? Тэр амаргийн сэтгэл гэдэг жинхэнэ хайрын сэтгэл гэдэг энэ байна. Тийм. Тэ эрт төлөвшөх болтугай гэж өрөөмөр байна тий. Тэр ээдгүүдийг заалгаараа надаар тий. За ингээд эртхэн тайвширх хэрэгтэй юм байна. Хүмүүс бас их өрсөлдөөний нийгэмгээ зах зээлийн нийгэмд ороод ирэхээр сексийн бэлгийн эхнэр солихоор өрсөлдөөд уралдаад ах шиг байна. Та уралддаггүй нэг салбар байдаг, гэр бүлийн салбар, уралддаггүй нэг салбар байдаг, хайрын салбар. Энэ хайрын уралддаггүй, уралдаж тэмцэлдэх шаардлагагүй, өрсөлдөх шаардлагагүй, олон эхнэрийг авсан, олон бүсгүйтэй унтсан, олон залуутай унтснаа гайхуулах энэ шаардлагагүй юм нийгэмд энэ одоо өрсөлдөөнийг андуурч эндүрч манай залуучууд хийгээд байгаа. Тэгээд хийгээд байгаа асуудал дээр нь 40 50 гарсан одоо төлөвшөж чадаагүй хийн гараагүй ирчүүд өөрийнхөө үр хөвгчийг ачцсан шиг хүнийг өөртөө чирч оруулаад байгаа. Энэ асуудал нийгмийг сөнөөж байгаа юм аа. Тэгээ энэ бүх асуудал бол эхлэхдээ бид бол гэрүүлийн боловсрол гэж их номын эхэлсэн тийм ээ. Ном гэдэг бол нэг ондоо, амьдрал бол тис ондоо, амьдрал бол ердөөл юм. Тийм ээ. Чи хүслийг аль болох түргэн хязгаарлана, чи аль болох хүнд өөрийгөө бүрэн зориулна, өгч мартаад, зориулж мартаад, тусалж мартаад бүх зүйлийг хийж сурна. Тэр төлөвшсөн, боловсрал авсан хэн хамгийн энгийн байна, хэн хамгийн их өөрчилж чадж байна, хэн хамгийн их өршөөж чадж байна, хэн хийсэн үгэндээ эзэн сууж байна, хэн хүний итгэлийг алдахгүй айж байна, нөхөр хараагүй юм чинь өөр залуутай явъя. Энэ зүйлийг бодож байгаа хүн өөрийнхөө үр төлөв рүү хар ус тусгасантай адилхан. Бид 200 300 жилийн үр үндсийн асуудлыг өнөөдөр ярьж байгаа. Бид өнөөдөр зөвхөн хорвоо ертөнцид 80 наслаад 90 наслаад хорвоогоос явах боловсролын тухай яриаггүй. Бид олон зуун сая жил цааш хүн хөгжиж боловсрохын талын боловсролын зах зугаас ярьлаа. Ингээд амралтын энэ сайхан өдөр бас гэр бүлийн боловсролыг тойрсон, салалтыг тойрсон, үндсэн төлөвшлийг тойрсон цухас яриа манай судлаачд яриа та бүхэнд таалагдсан бахаа гэж би найдаж байна. Дараа 7 хоногийн хагас өдөр яг энэ цагтаа бүгдээ энэ яриаг өргөжлүүлье. Баяртай үзэгчдээ. Та бүхэнд баярлалаа. Гайхалтай өөрсдийн оюун ухаан, гайхалтай өөрсдийн туршлагаас манай үзэгчд хэлж өгсөн та бүхэнд хязгааргүй их баярлалаа.